Ер нь бол одоо нийтийн ахуйн үйлчлэгээний салбарын төлөөллүүд өнөөдөр өөрсдийнхөө одоо улс орны хөгжил, төгжрөл одоо бүх асуудалд бас нэг юм нэмэр болохоор ингээд төсөл танилцууллаа. Ахуйн үйлчлэгээний салбарт бол 54 мэргэжил бол өнөөдөр хамрагдж байгаа. 54 мэргэжлийн үйлчлэгээн дээрээ суурилсан хотхныг хийж өгөх юм бол бид нар доороо ажиллаад, дээрээ амьдраад за тэгээд тухайн бүсийн оршин суугчдыг Улаанбаатар хотын одоо заавал төвлөө гэхгүйгээр төвийн хэмжээний соёлыг төгөөд үйлчлэгээ үзүүлэх юм боломж бол бидэрт байгаа. Маш олон жил бидэрт хүн тусч ирсэн зүйл бол түрээс байдаг. Ажлын байранд түрээс байдаг, амьдрах байранд түрээс байдаг. Гэхдээ өнөөдөр өөртөө мэргэжлэрээ ажиллаад энийг ажлын байрынхаа түрээсээ ч төлөөд, амьдрах байрны түрээсээ ч төлөөд ахуй амьдралаа шийдээд яваад ирсэн ингээд дадал зуршил байдаг. Бид нар 21 аймгаараа бол тойрж яг суур судалгаа хийсэн. Ерөөсөө яг тойрж тэнд бол юу байгаа вэ гэхээр нийтийн ахуйн үйлчлэгээ одоо ийм үйлчлэгээний салбарт бол одоо 44 мянган хүн гэж ярьдаг байхгүй юу? Одоо ерөнхий нөгөө статистик тоон. Гэтэл эн чинь өөрөө яг ардаа тоолохороо 100 гаруй мянган хүн асуудал яригдтыг. 80 гаруй хувь нэмэгтэйчүүд байдаг. Тэр 80 гаруй хувь дотроо дахиад 67 мянган хувь нь баг өрх толгоос ээжүүд байдаг. Энэ бүр өөрөө үнэхээр яг өөрсдийнхөө тэр ээжүүдийн жинхэнэ одоо уур чадвар хөдөлмөрөөр тогтож яваа салбар.